За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр маш энгийн бүтцтэй зөмөл урлалаар хээ хийж сурна. За энэ хээгээ ашиглаад би орны гоёл хийсэн. За та нар бол өөрийн дуртай амиа хийх боломжтой. За би болохоор ногоон өнгийн хүндээсээ хөнгөн рүү шилжсэн 6 өөр төрлийн өнгө сонгож авсан байгаа. За хоёр дөрвөлжинд маань бол тодосоо дунд зэрэг рүү шилжсэн 3 өнгө. За нөгөө хоёр дөрвөлжинд нь болохоор дундаасаа бүр хөнгөн рүү шилжсэн ийм 3 өнгийг оруулсан. За ингээд бүх давууга давны уртын дагуу тэгээд өргөн нь болохоор 2.5 инчээр бүгдийг нь тууз хэлбэрээр зүсээд бэлдээд авчна. За ингээд бэлдээд зүсээд авсан туузнуудаа бичлэгт харагдаж байгаачлан тавьж дагнуул өнгийн дагнаж тавиад үүнийгээ бүгдийг нь хооронд нь шулуун хойдлоор холбож оёх ёстой байгаа. За ингээд оёод бэлтцсэний дараа бүгдийг нь эндүдэх хэрэгтэй. Эндүдэхдээ гүн өнгө тал руугаа бүгдийг нь оёдл хэсгийг нь дарж эндүдэх ёстой. За энэ дээр харуулж байна. За ингээд оёод бэлтцсэн давуугаа бүгдийг нь 6.5 инчийн урттайгаар зүсэж авах хэрэгтэй. Зүсээд бэлтцсэн давуунуудаа бичлэгт харагдаж байгаа шиг гүн өнгийн дотор талд нь оруулаад сөөлжлүүлээд эхлээд уртааш явсан бол дараагийг нэ хөндлөн гэх мэтчлэн та нар бичлэгээ үзээд байршуулад тэгээд хооронд нь шулуун хойдлоор бүгдийг нь холбоод очих нэ. Холбож ойсон давууга артлаар нь эргүүлж агаад оёдлоо олвол энэ удаа ярж агаад хоёр тиш нь тэлж эндүдэж өгнө. Ингээд дээр доор хоёр хэсгээ ойсны дараа дундуур нь нийлүүлээд холбож оёх хэрэгтэй. Ингэж ойсны эндүүдлэх нь бол мөн ялгаагүй хоёр тиш нь яраад хоёр тиш нь дарж эндүдэж өгөх хэрэгтэй.
ингээд бэлэн болсон бэлтгэц маань хаашаага 12 инчийн урттай одоо дөрвөлжин болох хэвээр. За ингээд 12-оос илүү зарим хэсэг нь одоо ингээд жижиг өөс хэв гарна. За энэ өөс хэвээ болохоор бүгдээрээ хэмжээний дагуу тавьж агаад бүгдийг нэг ижил хэмжээтэй болгож өөлж өгнө. За үүний дараа биднэрт цулгуй тийм 100% цэвэр даавуу цагаан өнгийн даавуу хэрэг болно. За үүнийгээ мөн ялгаагүй 2.5 инчээр даавууныхаа энгийн дагуу төсөж өгөх ёстой. За миний хувьд болохоор яг энэ хээг 6 ширхэг хувилж одоо хийж өгсөн байгаа. За энэ хээнүүдээ өмнө нь зүссэн 2.5 инчээр зүссэн цагаан даавуугаараа бүгдийг нь сайхан холбоод шулуун аядлаар оёд өгөх нэ. За ингээд цагаан даавуугаараа холбож ойсны дараа бидний дараагийн алхам бол эндүтэх ёстой байгаа. За эндүтэхдээ оёдлоо болохоор хээ тал руугаа дарж эндүтэж өгнө. Цагаан даавуу тал руугаа биш. Одоо бичлэг дээр харагдаж байгаа шиг үндсэн хээ тал руугаа дарж өгч эндүтэх хэрэгтэй. За үүний дараа биднэрт мөн ялгаагүй 2.5 инчээр төсөж бэлдсэн цагаан өнгийн даавуу маань хэрэг болно. За энэ даавуугаа яг үндсэн одоо холбож ойсон хээнийхээ дөрвөн талаар нь бүгдийг нь холбоод шулуун аядлаар оёд өгөх нэ. Ойсныхаа дараа эндүтэх хэрэгтэй. За эндүтлэг маань мөн ялгаагүй хээ тал руугаа оёдлоо дарж өгч эндүтнэ. За булангаа гаргахдаа дөрвөн талаар нь эмжиж оёх явцдаа хоёр тиш нь одоо яг энэ тууцныхаа хэмжээтэй илүү гаргаад даавуугаа оёно. За үнийгээ нуглаад эндүтэж өгөх нэ. Ингээд үндсэн хээгээ ар даавуу болон за дунд нь одоо дэвсэж оёх цулхай буюу синтфоно бариад ингээд шидээд тогтоогоод төр өгнө. За би болохоор энэ удаа синтфон ашигласан. Яагаад тэгэхээр одоо бид нар харж байна ширхтээ бол би одоо тусгай одоо уул ашиглахгүй. Яг одоо энэ хээний дагуу яг шулуунаар одоо бүгдийг нь хээ болгоны одоо зураас олгон дээр оёдол хийж өгсөн байгаа. Ингэснээр одоо энэ маань гоё юм 3D маягаар одоо наашаа хээ бол одоо зураас олгоно нь тавайж харагдаж байна. За одоо энэ бичлэг дээр харагдаж байна. Одоо энэ зураас олгоноор шулуунаар дээр нь ойж өгнө. За ингэж ойсны дараа хамгийн сүүлд нь дөрвөлжингийнхаа бүр яг гадна хэсгээр бүгдийг шулуун ойдлоор явж өгнө гэсэн үг. За ингээд бүх ширээсээ хийгээд өгцөн. Ширээсний маань харагдах байдал юм байна. За яг ийм гоё товгор олж харагдаж байгаа. За үүний дараа бүгдээрээ одоо илүү одоо гарсан өөнүүдээ бүгдийг нь сайхан тэгшлээд хайчлаад авах нэ.
хөөлж бэлдсэний дараа бид нар одоо үнийгээ эмжих ёстой байгаа. За энэ эмжээр нь олвол 2 инчийн өргөнтэй тууз хэлбэрээр зүсэж өгнө. За зүсэд бэлтцсэн хэмжээрээ ардлын өнгөн хэсэг дээрээ тавьжгаад дундуур нь нуглаад уулныхаа хэмжээгээр шулуунаар дараад ойчих хэрэгтэй. За ингээд ардталтаа барьж ойсон хэмжээрээ өнгөн тал руугаа эргүүлээд за ойдлоо дөнгөж давуулаад маш цэвэрхнээр шулуунаар ойж өгснөөр бидний энэ удаагийн бүтээл маань ингээд бэлэн болж байна. За та үүнийгээ энэ хээгээ ашиглаад өөрийн дуртай одоо зүйлтэй ашиглаж хүнжил болон ширээний гоёл хийх боломжтой. За ингээд бичлэгтэйгээ хамт байсан та нартай баярлалаа.